Дараагийн мэдээг танилцуулъя. Олон улсын зах зээл дээр алтны үн рекорд тогтоож байгаа. За үүнтэй холбоотойгоор Бүгд найрамд Солонгос улсын үн тэтлүүдийн эсрэг хулгай хэрэг нэмэгдэж байгаа гэсэн ийм мэдээллийг пүрэв гарагт мэдгдсэн байна. За геополитикийн хурцтмал нөхцөл байдал за мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын долларын хашиг сулруулахыг уриалсан цайхны мэдээллээс үүдэн Америкийн нэгдсэн улсын долларт хөрвүүлсэн хөрөнгөд итгэл суларсантай холбоотойгоор олон улсын зах зээлд алтны үн нь бол саяхан 1 унц тутамдаа $5,500 давсан ийм байдал үүссэн. За үүнтэй холбоотойгоор үн тэтгэлийн дэлгүүрүүдээс алтан эдлэл хулгайлахыг завцсан орлого цагдаад одоо мэдэгдэх нь улам бүр нэмэгдэж байгаа юм байна. За шижигчнүүд хулгайсан эд зүйлээ хурдан бэлэн мөнгийг хийхийг одоо оролдож байгаа гэдэг цагдаагийнхан мөн мэдгдсэн. Гуанжи хотын цагдаа нар пүрэв гарагт өсвөр насны нэг хүүг үн тэтгэлийн дэлгүүрээс 30 сая воны үнэтэй алтан бугууч хулгайсан хэрэгээр баривчилсан. Өнгөрсөн баасан гарагт Тэжон хотын цагдаа нар өөр нэгэн өсвөр насны хүүг мөн үн тэтгэлийн дэлгүүрээс 8 сая орчим воны үнэтэй алтан бугууч хулгайсан хэрэгээр мөн баривчилсан. За эдгээр хэрэг нь 1-р сарын 21-нд Кёнгийн мужийн Сувон хотод хуурамч үнэмлэх ашиглан үн тэтгэлийг зарахыг завдаад саатуулагдсан дунд сургуулийн сурагчтай холбоотой өөр нэгэн хэргийн дарга гарсан ийм хэрэг болж байгаа. Өсвөр насныхаас гадна насанд хүрэхчид мөн үн тэтгэлийн хулгайд холбогдож байгаа юм байна. Өнгөрсөн баасан гарагт Гуанжу хотын 2 дэлгүүрээс 3.8 сая воны үн тэтгэл хулгайсан хэрэгээр 30 орчим насны эрэгтэйг баривчилсан. Мөн энэ сарын ихэр Кёнгийн мужийн Бучан хотод үн тэтгэлийн дэлгүүрт дээрэм тонол хийж тухайн одоо дэлгүүрийн эзнийг нь хөнөөсөн ноцтой гэмт хэрэг гарсан. За дэлгүүрийн эзнийг хутгалж хөнөөсөн гих 40 орчим настай эрэгтэйг хэрэг гарснаас хойш 4 цаг хагасын дараа Сөүл хотоос баривчилсан. За цагдаагийнхны мэдэгдэж байгаагаар с ิจ гчнийг баривчлах үеэр 10 орчим сая вон бэлэн мөнгө авч явсан тогтоогдсон. За бэлэн мөнгө нь хулгайсан алтаа зарж борлууснаар мөнгөтэй болсон гэдгийг цагдаагийнхан мэдгдсэн. За с ิจ гчнийг хүн амын нэг хэрэгт буруутган баривчилж байгаа. За өөрөөр хэлбэл алтны үн өсөж байгаа явдал нь бол бас гэмт хэргийн нөхцөл байдлыг ихээхэн сөрөг байдлаар нөлөөлж байгаа нь харагдаж байгаамаа.